Яг манайхан өчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгий хэлээрээ ураатай унтлахын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болж байна. Унтлахын өрөө нэвтрүүлэг маань мегмар гаргийнхаан дугаараар бид эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн ялгаа гэсэн сонирхолтой сэдвэр хөнгөн ярилцсанаа. Тэгэхээр өнөөдрийн маань сэдв маань яг үүнтэй холбоотой сэдв байж таарах нь дээ. Тэгэхээр бидний сонгосон сэдв бол ямар эмэгтэй эрчүүдэд хамгийн их таалагддаг вэ гэсэн сэдвд ор ярилцах болно. Тэгэхээр эрчүүд маань холбогдоод яг ямархуу зан аран шинтэй, ямар гадаад төрхтэй, яаж хувцасладаг, ямар боловсралтай гэд өөр ямар эмэгтэй хүн илүү таалагддаг талаараа ярих нь байна. Бас бүсгүйчүүд маань ч гэсэн холбогдоод ойр хавийн чинь ямар эмэгтэй эрчүүдэд илүү таалагдаад байна. Хэрвээ та өөрөө таалагдаж байна уу те аль эсвэл өөрийг чинь хүн амьтанд дөлөөд гүүгээд байна уу? Магадгүй нөгөө нэг би чинь баг эмгтээлэг гэхээсээ илүү баг эрс муухан эр хүнээс дээштэй гэсэн нэг эмгтээчүүд байдаг те. Тэгэхээр өөрийгөө тэгж боддог бол магадгүй миний энэ зангаас болоод магадгүй би ийм болохоор ингээд дөлөөд идэм шиг байна гэсэн үнцгийг гаргаж ирж болох нь байна. Тэгээ мөн одоо юу гэдэг лээ ямархуу байхаар эрчүүд эмгтэй хүнийг илүү их таалаа тэр эмгтэй лөө хандраад байдгийн болоо гэсэн маягаар хоорондоо бас юм сонирхолтой яриа өрнүүлэе гэж шийдлээ. За ингээд өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 23-ны мегмар гарагийн үдээш одоо Улаанбаатар хотод 22 цаг 14 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын өр нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халюка найруулагчаар өнөрөө ажиллаж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгууллагаар өөр хэрэгцээ нэг шийдэл Biometrade компани оролцож байна. Маш их баярлалаа. За тэгэхээр үнэн дээр эмэгтэйчүүдийн дуртай гэж боддог зан аран шин одоо зан аашинд ирчүүд үнэхээр дуртай байдгийн болов гүй юм болов те. Эн чинь бас нэг хоёр талтай өнцөг штэ. Тэгэхээр энэ талыг бас хоорондоо ухаад ярилцъя. Бас эмэгтэй эрэгтэй хүмүүс одоо үнэхээр яг ижлэхэн боддгийм болов энэ тал дээр санал нийлдэг юм болов гүн болов гэдэг дээрээ бас та юу гэж бодож байна. Сонсогчтой бас холбогдоод бид нартай элен далангүй ярилцаарай. Ингээд манай шууд эфирийн дугаар болох 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаард маань яг одоо нээлттэй байгаа шүү. За миний хувьд болохоор би бүр ингээд асар найланхаа нэг юм эмэгтэй найзтай байхгүй юу. Тэгэд тэр эмэгтэй найз маань бүр ингээд цаанаасаа ингээд мэдгүй бүр хар багасаал тийм байсан юм шиг байна. Би ингээл анх танилцахад л амар найланхаа амар эмэгтэйлэг байсан. Одоо хүртэл яг тийм. Тэгээ тэр нь ингээд гадагшаа ч юм уу гадуур хамт явахдаа гардаг зан аранш нь ерөөсөө биш. Ингээл найзад дундаа эмгтээчүүдээр байсан ч ямар ч байсан ингээл байнгын юм найланхаа бүр ингээд үнэхээр эмгтээлэг. Тэгэхээр бас ингэж төрмөл эмгтээлэг зантай эмгтээж гэх юм уу аль эсвэл олдмол гэж байдаг юм болоо. Энэ бас их гайхшруулдаг юм аа. За эхнээ сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Тасарсан шүү. За буцаад ороод ирэх баг. Тэгэхээр яг миний хэлсэнчлэн цаанаасаа нэг тийм үнэхээр бүр нэг ямар гоё эмгтээлэг юм бэ гэсэн эмгтэй хүмүүстэй би таарч лээсэн. За одоо манай хөтлөгч гэрлэгч бол үнэхээр эмгтээлэг шүү дээ. Тэр ярьж байгаа нь дуу хоолой молон нь бол үнэхээр гоё санагддаг. Тэгээд өөрийг болохоор эмгтээлэг биш гэдэг. Гэхдээ яа харахгүй цаанаасаа төрмөл бүр ингээд бүр эмгтэй дундаа бүр нэг шилмэл эмгтэй гэж хэлмээр байна. За бас өөрөөр бас нэг юм үнцэг байдаг те. Яг нэг эмгтэйчүүдийн дунд нэг юм атаархал ч юм уу, атаа жүтөний юм мэрсэр одоо их баг хэмжээгээр байдаг л баг л та. Ингээд охтуудаараа ингээд олуулаа гадуур явж хахад ч юм уу, эмгтэйчүүдээр ингээд гадуур одоо ингээд явж хахад хажуу талын ширээнд ингээд бүр нэг юм найлан хад идэг юм. Эмгтээчүүд бас харагддаг. Тэгээд тэр эмгтээчүүд нь угаасаа л нэг өмсөн зүсэн цаанаасаа л үнэхээр гоё тэгээд нэг тойруулаад нэг одоо миллениум хайшин тэг ингээд миллениум хайшин ингээд бүгднгийн тойруулаад суулгацсан. Тэгэл эрчүүд нь тэгэл амрууна орчих гээд ч юм уу тий. Тэгэхээр миний харсан өнцөг болохоор бүр нэг юм цаанаасаа дотроосоо найланхаа юм ялдам тиймэрхүү эмгтээчд рүү эрчүүд илүү хандардсан болов гэж би боддог. Гэхдээ бас зарим нэг эрэгтэй найзуудаасаа сонсохоор хэтэрхий тийм маягтай ч юм шиг те. Эсвэл бүр ингэ илт маялаад байдаг эмгтээчүүдэд бас дургу байдгаа гэж хэлжсэн бохоггүй юу. Тэгэхээр эдний ялгаа нь юу юм бол бас эдрийг мэдчихэвэл манай сонсогчд маань орж ирээд
тайлбарлаад өгөөрэй гэж хэлье. За хэрвээ эрчүүд холбогдвол би хөтлөгч нь таадаас ийм асуулт асууя. Танд яг ямар зан ааштай эмэгтэйчүүд илүү таалагддаг вэ? Харин мөн ямар зан ааштай эмэгтэйчүүд таалагддаггүй юм? Эмэгтэй хүний юуг нь төрүүлж харддаг юм? Ааш зан нь уу? Царай зүс нь уу? Хувцаслалт нь уу? Бие хаан уу? Гэхдээ зарим нэг эрчүүд гэдэг шүү дээ. Зүгээр сэтгэлийн хармаар гэдэг. Анхандаа бол сэтгэлийн харах ямарч боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас жоохон худлаа биш байгаараа. Угаасаа анхны мэдрэмж, анхны уулзалтаас ер нь эмэгтэй хүний юуг гоцолж харддаг юм. За мөн танд хамгийн их таалагддаг эмэгтэйг төсөөлвөл хэн байж болох юм? За магадгүй нэг олонний танилаас нэрлэлчих болно шүү дээ, тий. За манай тэр гоё топ модельч гэдэг юм уу, манай жүжигчин эсвэл тэрэнд нэг юм эмэгтэй байдаг, өстой сайхан эмэгтэй, яг л тийм эмэгтэй таалагддаг гэд. Хурдын клипэн дээр тоглосноо жүжигчин хулан байдаг шүү дээ, тий. Жүжигчин хулан бол би өөрөө айгүй гоё сайхан эмэгтэй гэж боддог. Тэгээ магадгүй би эрэгтэй хүн байсан бол нэг хулан шиг дөө эмэгтэй таалагдана гэхээсэн баха. За хэрвээ эмэгтэйчд холбогдоод ороод ирвэл ойр хавийн чинь ямар эмэгтэй эрчүүдэд илүү таалагдаад байна вэ? Бүсгүйчдэрээ байхаар өөр, эрчүүдэрээ байхаар өөр байдаг найз байдгүй. Энэ бол байдаг шүү. За би энэ дээр бол ярина. Мүлжин. Чи ямар байхаар эрэгтэйчүүдэд илүү таалагддгийг, ямар байхаар чинь эрчүүдний хайхтар анхаарал өгдөггүй юм тийм ээ таныг. За эрчүүдэд таалагддагч, эмэгтэйчүүдэд таалагддаггүй эмэгтэй эргэн тойронд чинь хэрэг байна гэдэг талаар ярья. За гэхдээ нэг сүүлийн нэг асуулт хэлсэн шүү дээ. Эрчүүдэд таалагддагч, эмэгтэйчүүдэд таалагддаггүй эмэгтэй эргэн тойронд чинь хэрэг байна гэсэн чинь энэ жоохон нэг тийм амар нэг энэ бол цэвэр атаархал гэдэг шиг асуулт явчлаа тий. За гэхдээ эмэгтэйчүүдийг орж ирээд энэ тал дээр юу гэж хариулах нь бас сонсё. За эхний сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Үчи мэндэ. За үчиг сайхан өнгөрөж байна уу? Сайхан. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Ямар эмэгтэй хүн ер нь эрчүүдэд таалагдсан юм болоо? Би зөв авч явж байгаа нэг цэвэрхэн эмэгтэйчүүд таалагддаг болоо гэж боддог. За. Тэгээд биднэрт бол одоо нэг заримдаа нэг гэдэг ажлын ачаал бодлоо нэг тэгээд нэг биендээ нэг анхаардгүй шүү дээ. Хөөж бараг заримдаа чаддгүй шүү дээ. Тэгэл ингээд амар гой дээрээ тавьсан явж байхад хүмүүс харддаг байхгүй таалагдахгүй. Тэгээд жохоо ядраал ингээд ажил ихтэй ингээд жоохон тиймэрхүү явж байхад амар их тэндэг нөгөө нэг бараг уулзах ингэжсэн залуусаа дуулсан. Наа чи амар ортой те. Бүр нэг юм ёрын юм шиг нэг тийм нэг үс мүсэж янзлаагүй нүур амааж будаагүй явж байгаа зүгээр амар таашдаг ирж амар баах юм байсан явж байхад гээд хүй сайн уу гэж гараад ирсэн. Юу амар талх борц горцсон яа гэдэг шиг. Тий. Тэгээд сапертмис гэдэг шиг юм байна. За. Эцэд болохоор тийм гоё өөртөө ихтэй тийм хүмүүс таалагддаг болоо тий. Гоё авч бие гоё зөв авч явдаг. За тэгвэл амар бас нэг юм гоё зөөлөө арьстай эмэгтэй хүн таалагддаг. Юу над шиг Юу амар зөөлөө арьстай байхгүй. Өөр юм тэгдэг байхгүй. Тэнэстэй арьс амар гоё ингээд амар зөөлх юм аа. Тэгээд эмэгтэй хүмүүс л эмэгтэй гэдгээр үгүйст ингээд амар зарим нэг сонирн байдаг гэдэг гэж. Тий. Тэгэхээр би айсанд ингээ хурж яриад ингээ мэдэрсэн ч гоё гэдэг болов гэж боддог. Тий шүү дээ тий. Тийм утгаараа. Тэгэхээр эмэгтэйчүүдээ арьсаа сайн тосолж лошн сайн түргэж. Тосолдгүй байхгүй. Цаанаасаа юм болброо. Өөрийгөө шидээд байгаа мó гэдэг. Ер нь надтай ингээ одоо би эртээ өмнөхөө хувьд хэлээд байгаа байхгүй. Эртээ өмнө одоо би одоо шинэ асууж тий. Яг чамд одоо миний яг юу таалагдсан. Чиний арьс амар гоё юм а гэдэг. За дээрэс нь царай зүс хэр чухал гэдэг юм болоо. Чухал шүү дээ. Эртээ өмнө хамгийн түрүүнд царай л харна худлаа. Харадгүй мартгүй гэж ярьдаг байхгүй. Зүгээр сэтгэл хардаг. Сэтгэл үнэртж чинь гэдэг худлаа юу? Тий, худлаа шүү дээ. Эхлээд царай заавал царай харна. Тэгэл ингэж зүгээр баг хайцагтай үртэл тэгдэг үстэй амар хөөх хүмүүс юм лааш тэгний далтаа л ярина тийм. Хажууд нь өөр нэг хөрхөн өөртөө тарсан тийм хайдуулсан баалгаар тийм дайрддаг шүү. Яг тий. Тэр царай харддаг сэтгэл харддаг мардаг бодлоохгүй. Яг бүр амьдрий гэсэн нөхцөлд бол бас тэрийг харж болох юм тий. Тийм. Хамгийн түрүүнд шууд царай харна. За хамгийн түрүүнд шууд царай. Тэгээд би хэмжээнээс их шалтгаалсан. Харган туранхаа өндөр наам гэдэгэл тийм ээ.
зарим нас тийм жоохон бондордоо хэрнээ бас хитрхи таргамш бас тэгсэрнээ нэг гоё хөөхөө өөртөө тархнахтай тийм гоё үстэй. Тийм хүмүүс их таалагддаг гэсэн. Гисэн гэдэг өөрөө болохоор бондор биш болоо явчих яа. Яахан махлагталтай. Тийм муу бодом. За тэгвэл одоо боловсролын одоо төвшин дээр яриул яг ямар үнцэг гарч ирэх вэ? Боловсрал дээр бол хитрхи боловсралтай эмэгтэй хүн бол ихтэй нэг дуртай шах. Өөрөөсөө нөгөө яг тэр үнийхээ төвшин хүрч чадахгүй байгаа юм шиг болохоор тэгэхээр баг эмэгтэй өстөө ч одоо нэг төрөлхийн нэг эзэрхэг тийм одоо юутай гэж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг эмэгтэй өөрөөс нь дээш мэдлэгтэй байгаа тэгэхээр ихтэй хүн жоохон дургүй байдаг. Наа чинь бас нэг баас ортой байх шүү. Би ч нэг хэсэг нэг ортойгоор байх уу? За би ч бас нэг хэсэг нэг Монгол гэхгүй юу нэ залуутай нэг болцож үдсэн. Тэгсэн чинь тэр хүн бас тэгжсэн байхгүй юу. За нөгөө нэг амар тэр эмхтэй нь өөрөөсөө илүү гэдэг мэдрэмжийг авчгаар нөгөө эрэгтэй хүний нөөс сүр хүчгэгдэх ч юм уу те өөртөө итгэх байдал нь ингээд унчаад байдгаа. Тэгэхээр жоохон тухгүй байдаг гэж сонсчихсан дараа нь. Тий. Манай ах бас ингэсэн байхгүй юу? Нөхөр нь эхнэр 8 боловсралтай одоо бүр юм хуулийн байгууллага болгоход ажилладаг том хүн байхгүй юу? Тэгээ нөгөө нэг эхнэртэй ингээд жоох амар сэтгэл дундуур байгаад байхгүй. Тэгээ би та одоо яагаад ийм сайхан эхнэртэй тий ингээд мундаг ажлыг л ингээ явж гин гэдгээ асуудаг байхгүй юу? Тэгсэн чинь санах үгүй ихтэй хүн ингээд эмэгтэй хүний дор орсон мэдрэмж авахаараа амьдрах ямар сонирхолтой болчихдог гэж. Оо, тийм амархан тэгээ сэтгэл санаагаар унцдаг амьтад гэдэг юм уу? Тийм, харин тийм. Тэр нөгөө эмэгтэй хүний жоохон дээр байж өөртөө жоохон мэдрэх гэдэг шүү дээ тэднэртэй. Тийм тэгэхээр одоо хүүхнүүдтэй зүгээр нөгөө бүр өрөөлөө яваад гэсэн. Өөрөө дээр мэдлэгтэй байсан ч гэсэн за тэрийгээ жоохон дараад заа юу. Яна би тэрийг чадахгүй тэрийг тэгээд өгөөч энийг ингээд өгөөч гэмээр юм шиг. Яна хараа гоцоо үүд гэсэн хуруу ажилтгүй. Тийм баг ингэж бодсон. Хараа гоцоо үүд гэсэн чинь ингээд хумс сурах гэдэг үдээд тийм үү? Байнгын нөгөө эрэгтэй хүнээс нөгөө нэг одоо юу гэдгүүлээ хэрэгцээг хангуулахаар байж чадахгүй гэсэн мэдрэмжийг авах. Пүү наадхыг чинь яг ашиглах юм байна. Хэрэгжүүлэх ингээд би ч чадна. За чамтай чамгүй би чадчих тэгээд идэв штэ тий бид нар чинь тэрхий бие даацсан бол бас тэгэхээр татахгүй юм байна тий. Тийм зан таалагддаг. За. Өөрийнх нь ойр хавьд ингээд эрчүүдийн ингээд анхаарлыг ямагт орсонч гарсанч татчихдаг тийм найз бий юу? Байгаас тэр ийм заяа. Хүүхнүүдтэйгээ ингээ бид нартай болохоор ингээ амар хамаагүй заяа ингээ. Манайтай адилхан заяа. За. Тэнгүүд нөгөө нэг ингээ өөр нэг айтайхан залуу малаа ингээ гараал ирэн штэ. Ингээ газар мазар сууж яхад чи ингээ үүдээ харгоогоол ингээ. Тэгэл одоо нэг хитэн залуус хитэн хүүхнүүдтэй ингээ одоо танилцсан да та. Тэгэхээр ингээл гинт ингээл амар эмхтэлэг болдог заяа. Зүгээр баг ингээл PM-с зүгээр ингээл уужсэн. Би пив уутгүй винал умаар гэж. Хаалаа молон зүгээр эрс өөрчлөгдөөл. Юу тийм зүгээр суудлын өөрчлөгдөн заяа. Тэгэл би тачаа одоо боловч зүгээр байгаа ч гэдэг байхгүй юу. Тэгэхээр л та нэр тэнд чинь зүгээр л манус бидний айдаа зүгээр л эмхтэй зүгээр юм. Тийм эмхтэй найзууд угаасаа хүн болгон байдаг юм шиг байна те. Байлгүй. Надад бас байгаа. Тэрийг тэгээд харахаар нөгөө нэг хүний өмнөөс ичих хэвээр нөгөө юу юм аа гэдэг шиг л. Яг үнэ. Амар эвгүй санагдчих шүү дээ. Тэгээд ингээд очиргүй ингээд найлах хатал ингээд ононгууд тэгээд нөгөө нэг өөрийнх нь таалагчсан залуу ингээд намайг момогч юм ингээд манай өөр найз мэд ингээд сонирхоод явцсан юм. Амар уурлан заяа. Би явлаа гэдэг тэнгэлж өгдөг. За. Энийг найз байна. За холбогдсон маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрөөгөр нэвтрүүлэгтээ хамтаарай. За баярлалаа. Баяртай. Үстэй янз яг наач шиг яриа хөрөөтэй хүн орж ирэх ярьлаа гэд. За тэгэхээр одоо эрчүүдийг маань хэлсэн шүү. За та нар бол хамгийн түрүүнд царай зүсэл хардсан бэ штэ гэж хэлсэн. Угаасаа царай зүс ихэнд харнаа надуул чинь. Дээрэс нь бас тэгээд биеийн хэлбэр хэмжээ харьцаа өндөр нам нуруу турууг харж байна. Дээрэс нь хувцаслалт хардаг гэж байна. Тэгээ бас боловсралтай эмэгтэйгээс дайжчдаг гэсэн шүү. Энэ үнэн юм ирчүүдээ тэгэхээр өөрсдийгөө бас хамгаалаад гэх юм уу те өөрсдийн дуу хоолойг холбогдож орж ирээд хэлээрээ. За дараагийн сонсогч MJL радио холбогдсон байна. За радио хонторгаарай.
За. За, үчигэндээ орой минь. За, орой минь. Оройг сайхан өнгөрч байна уу? Оо, сайхан өнгөрч байна. За, саяны ярьсан сонсогчдоо ерөн санал бодол хэр нийлж байна? Оо, нийлж байна. Амар нийлж байна. Бүр ингээд нөгөө хажууд идэх хүмүүсээ за энийг яриад байна да, тэрийг яриад байна да гэж бараг. За яг манаа дулмаа гэдэг шиг. Аа, тэр чичгээ яг тэгдэж штэ. Яг үнэ. За, тэгэхээр ер нь эрчүүд одоо ингээд эмэгтэйчүүд дундаас ямар эмэгтэй лөө хамгийн дургуй шуурд юм болоо? Ийм найзахаа эрэхтэй одоо эмэгтэй хүнд дуртай гэдэг байгаа штэ эрчүүд. Яг тийм бол биш. За. Нэг юм жоохон ихэмсэг нэг юмны төрөнд нэг шалчганаал би ингэхгүй би тийхгүй гэж нэг тэгээд идэх хүүхнүүд биш. Нэг юм хүн халдаж чаддгүй нэг эмэгтэй хүн байдаг штэ. Их цантай юу? Яг их цантай бол биш нэг юм цантай биш. Яна энд ингээд сайн уу өөртөө чинь танилцъя гэд хэлэхэд ч нэг тийм нэг хайрын эмэгтэй хүмүүс байдаг байхгүй. Тийм сайхан одоо одоо тийм бүсгүй биш мөртлөө харахад нэг юм цаанаасаа тийм гүнзлэг. За. Манай ажил дээр нэг тийм одоо манай найз бүсгүй байдаг байхгүй юу? Тэгээ манай ингээд ажлын бүх одоо хөгшнөөс залуу хүртэл хин гоё вэ гэхээр л одоо тэр бүсгүйг маань хэлдэг. Тэгээ тэр одоо ингээд нөгөө бид нар өглөө ингээд заримдаа хоцроод өдөржингөө суугаал ингээд нэг юм бас нэг сэнсрэх үе байж тээ. Яа өглөө ирсэн яг тэрэнгээрээ л байж идэг. Ядрах ерөөсөө сампирдгөө. Би чинь тэр дунд хэд хувирж байгаа штэ. За нэг хувцас арай өөр, шинэ хувцас авал арай өөр. Нөгөө хувцастайгаа 2-3 хоног явал арай өөр гэж нэг. Би чинь тэр хүн чинь ингээл амралтанд явал 2-3 өдөр басаад яг тэр гоёороо сайн уу? Өглөөний минь гэж нэг тийм. Хүчтэй очоод юм өргөөл ингээл нэм тэрнгөр яваад тахгүй. Тэгэхээр одоо тэр эмэгтэй чи одоо яадаг гэсэн үг ажил дээрээ ч амрал зугаалган дээр ч н одоо нүүрнийхээ бодгийг сэргээгээ яваад идэм болоо. Нууцаар будаа яваад идэм болоо. Харин тийм нууцаар 0-0 орно штэ 0-0-од хөдөө хатаа явжвал тэр нөө нэг юу гэдүүлээ модон жорлонгийн араа гяс амжуулдаг байхгүй юу? Би чинь дээр нэг аим хөөрхөн байж байгаа л орой болохоос очир зүггүй угаагаал нэг хормос хүмүүс нь арилж байгаа шүү. Бүр ингээд бүх юм ингээд нүүрнийхээ бодгийн байрандаа иждэг үү? Одоо нөгөө хүнд боддгоо. Бүх юм ингээд байж идэг. Тэгээд бодож байгаа юм нэг хөнгөн сормосоо боддог ч юм уу. Тэгээд нэг үсээ ингээд гоё тэмбитлэн боочдаг ч юм уу. Тийм нэг ихтэйлэг хүмүүст амар дуртай. Эсрэгээрээ тэгэл нэг юм яах гана байгаа мэдгэдэггүй ингээл нэг эрэгтэй хүн ороод найл ахаа ихчээ гэл нэг ингээл ахаа найзаа гэл тэгээд явгот яг ирчүүд нэг удаадаа ч юм уу те нэг санах. Төдийг болохоос тэр хүнийг хараад үнэхээр сайхан бүсгүй байна гэж бол хэлдэггүй юм шиг санагдсан. За. Тэгэхээр одоо сайхан бүсгүй буюу эрчүүдийн татагтаад байдаг эмэгтэй нь болохоор одоо хүнд айгүй ихэмсэг харагддаг. Дээрэс нь өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн тийм эмэгтэйчүүд гэж хэлээд байна уу? Тийм байгаа нь одоо угаасаа байгаа нь нэг дүр одоо эсгээгүй байгаа тэр байгаагаараа л юм. Би ч бас байгаараа юмштэй өнрөө ядраад. Тэгээд өөрөө ганц охинтой байхгүй юу? Тэгээд хоёргүй чи. Тэгээд би өөрийнхөө охиныг яг тийм гүнзлэг болгож өсгөхийг амар их хүсдэг. Яг. Тэгээд нэг юм заавалчгүй нэг тэрийг болохгүй хахад ингээл нэг болох гол махраал тэгээд болохгүй байх гэж хүнд очиж нэг гомдлоод идэг хүмүүс байдаг шүү. Тийм ш. Энэ чинь юм учраас болохгүй байна. Одоо энийг яах вэ гэл нэг ивэн олоод ингээ хийчдэг нэ. Бас хүнээс хараад биш. Яг нэг тийм болгож өсөх юмсан гэж бас амар хичээдэг. Бид нар ч өөрсдөө ингээл нэг болохгүй бол гүйччихэл өргөөл чирээл тэгэл нэг дийлэхгүй бол нэг худлаа уйлж хууж байгаа юм нэг юм хийчдэг. За тэгвэл эмэгтэйчүүдийн боловсрал тал дээр одоо ямар байр суурьтай байна? Эмэгтэй хүн бол боловсралтай байх хэрэгтэй. Яг одоо нийгэмд чинь эрэгтэй нөлөө боловсралтай байна гэдэг чинь бас нэг жоохон өрөөсөл болгоод байна шүү дээ. Эмэгтэй хүн хүчгүй байх ёсгүй. Гэхдээ миний амьдралын одоо ингээд дайс тогтны жишээн дээр харж байхад эхнэр нь илүү боловсралаас илүү өндөр цалинтай байх нь гэр бүлийн тэр нөгөө бат суур тийм байдлыг жоохон ганхуулдаг санагдсан. Тийм би наадад чинь бас нэг биш удаа ингээд сонсож байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа л ортой л зүйл байгаа юм. Тийм одоо ингээд жишээ авъя л да. Нөхөр нь одоо Монголын дунд чаар 3 сая төгрөг
2 сая төгрөгийн цалинтай байлаа. Эхнэр нь арай ингээ өндөр 5 сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодоход нөхрөө ингээд нэг юм өгүүлэхэд байдаг. За. Өөрөөсөө илүү нэг юм нөмөр нөөлхийг хайгаад идэм шиг санагдсан надаа. Тэгээд нэг тийм жишээн дээрээс манай найз бол ажилласаа гараад бол гэрийн эзэгтэй болсон. Одоо нэг гэр бүл авч үлдэхийн тулд. Тийм үү. Тийм. За. Жишээ байдаг. Одоо эхнэр нь нэлээд өндөр цалинтай болоод 2 жил болоод энэ асуудал нь нэлээд хүндэрсэн ингээд хоёулаа ярилцаад одоо бол аюул сайхан амьдарч байгаа 4 хүүхэдтэй. Би нэг ном уншиж байсан л да. Тэгээд тэр ном дээр юу гэж гарч ирсэн бэхээр эрэгтэй хүн гэдэг чинь ер нь эрэгчин хүн ч яг эрэгчин одоо амтан ч юм уу те эрэгтэй хүн болохоор цаанаасаа байглаасаа одоо тэсвэр төвчээр юм бүхнийг нуруунд дээрээ үүржээж бүр ингэж улам асчээд ингэнэ. Одоо амьдралын төлөө ч вэ нөө юм хумны төлөө ингээд гэр бүлийнхээ төлөө эхнэрийнхээ төлөө те өөрийнхөө төлөө ингээд улам илүү хичээж ингэж тэрнгээрээ илүү цаг золботоо болж идэг гинэ. Тэгэхээр тэр ажлыг нь эмэгтэйчүүд хөнгөвчлөөд авах тусам тэр цаг золбоо нь унаад гал дүлэн нь унаад те тэгээ нэг тийм доместик гэж ярьдэн штэ нэг гэрийн одоо нэг нохоо тижээвэр нохоо мохоо тижээвэр амтан гэж ярьдаг штэ. Тиймэрхүү болчих гээд байдаг учраас эрэгтэй хүнд бүх одоо хариуцлагыг энэ тэрийг бүгдийг өөрүүлж яхах нь зөв гэж ярьж ирсэн л та. Тэгэхээр одоо яг найзынх нь одоо жишээн дээр нь авч үзэх юм бол өөрөө ажилласаа гараад нөхөртөө хамаг одоо ачааг үүргийг нь үүрэх систем нь өгцөн болохоор бас магадгүй одоо үнэхээр happy байж байгаа юм шүү те. Тийм. Энэ бол миний л бодлоо. Одоо нэг сүргийн эзэн овгийн одоо тэргүүн байх хэрэгтэй гэдгийг нь би бас яг тэгж боддог. Би одоо бас адилхан ажил хийж байгаа гэсэн би мөнгө олж байгаа гэсэн бас ингээд нэг нөхрөөсөө хараад байх хэрэгтэй юм шиг заримдаа. Тэгмээрээ ингэмээрээ би чамааг байхгүй бол энийг чадахгүй байна. Ажлаа тараа хурд ирээрээ. Би энийг хийж чадахгүй шүү гэд тэр хүн энэ хүн надгүй л амьдрч чадахгүй юм шиг байна гэдэг мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй. Гэхдээ бас нэг бүр хараад болоо те бүр нэрэл нөхөр нэг эрхийн балаа болох нь чаашийн. Жохон жүжиглэх хэрэгтэй юм шиг байгаа юм бол. Яг. За би бас наатан дээр чи үнэхээр санал нэг байна шүү. За яг эрэгтэй хүн бохир цаваа эмэгтэй хүнд бас их дургу. Тэгээс нэг хумсныхаа засвар жоохон ширмэрдээ те. Тэгээс нэг үүсм тослогдсон. Тэгээд үснээс нь хэдэж ширхэг цасан ширхэг унж мунцсан дээ зам замтан дээр. Цасан ширхэг. Тэг ялангуяа тийм үнэртэй би яг нөхрөө ингээд сая бидэд ингээд гадаад яваад ажилласан чинь. Одоо манай Монгол эмэгтэйчүүдийн тийм нөгөө одоо сургууль мөгний эвгүй үнэр айгу багтай юм байна. Европ хүүхнүүдийг бодвол. Тийш дээ тийм. Барууных нэг бодвол. Манай ингээд хүн ингээд бүр огод амар гой хүүхэн. Би хараад ямар хүүхэлтэй Барби гэсэн чинь манай хаа ямар муухай үнэтэй юм бэ? Бүр ингээд урд сараад үсээ юм гэсэн чинь миний толгой эргээд байна гэдэг. Хитий гой хүүхэн байгаа гэсэн тэр хүний тэр эвгүй үнэрт манай хүн. Одоо нөө өөртөө арчаагүй байвал гэсэн үг үстэй тийм ээ? Тийм. За арчаатай гэсэн ингээд нэг байгалийн үнэр байгаа даа шүү дээ. Яг. Тэр үнэрэнд нас эрэгтэй хүн их мэдрэг байд юм шиг санагдсан. За би бас санал нэг байна. Ер нь бол өөрөө их зөв юм яриад шүү. За холбогдсон маш их баярлалаа. Яг үнэ. За өчиг сайхан өнгөрөөгөө. Баярлалаа. За баярлалаа. За манай хүүхнүүд бол үнэхээр цаг золботоогоор орж ирж байна. Одоо эрчүүд маань орж ирээд яг өөрсдийнхөө байр суурийг ямар эмэгтэй хүнийг таалдгийг, ямар эмэгтэй хүн таалагддгүй ингээд энэ мэдчлэн бас ингээд ярих цаг байгаа шүү. За юуны төрөнд хамтран ажиллагчаа танилцуулъя. Яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 36 минут болсон байна. Манай өнөөдрийн дугаартай хамтран ажиллагч байгууллагаар өөрөөр хэрэгцээ нэг шийдэл Biomed Trade компани оролцож байгаа. За дааврын тэнцвэр алдагдахаар одоо бидний бие дээр одоо янз бүрийн байдлаар ингээд дохой гарч ирдэг. За тэгэхээр бие организмын хэвийн үйл ажиллагаанд даавар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин стресс, амьдралын хэв маяг насжилт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр дааврын тэнцвэр өөрчлөгдөхөд бие махбод одоо мэдээж ингээд цаанаасаа ингээд ямар нэг юм болохгүй байна гэдэг одоо дохиог өгөөд эхэлчихдэг. За ялангуяа эрэгтэйчүүдийн дааврын төвшин буурах үед
одоо тестостероны төвшин ингээ бүр уналтанд орчихсон шаларцсан үедээ яадаг вэ гэхээр хэвлийн таргалалт нэмэгдэх, булчингийн масс буурдаг. Дээрэс нь ажлын идэвх сулар нь анхаарал төвлөрөл бас маш ихээр мууддаг. Ядаргаа гэсэн ажил дээр төвлөрч чадахгүй байх нь байна. Мөн хамгийн гол нь бас дур хүсэл болон чадах буурдаг юм эрсдэлтэй байдаг. Харин эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн хувьд даавар буюу эстрогены өөрчлөлтөнд одоо орцсон үед яадаг вэ гэхээр үтрээ хаваар одоо үтрээ орчмын арьс хуурайших мөн өөрийн бас одоо бүхэл биеийн арьс те эсвэл хэсэгчлэн одоо тэр аяараа хуурайших сарын тэмдгийн мөчлөг алдагдаж эхэлдэг. Заримдаа ингээд яна би жирэмсэн болцсон биш юм шүү гэдэг ч юм уу те энэ яач вэ одоо би бараг цэвэршилт явагдаад байна уу гэж бодогдохоор хэмжээний одоо сарын тэмдгийн мөчлөг алдагддаг да. Тэгвэл бас даавар унсан үед сарын тэмдгийн мөчлөг алдагдаад ингээд наан цаана ирээд идэг байх нэ. Мөн нойрны чанар муудна, сэтгэл санааны хил бэлцэл нэмэгдэн, анхаарлын төвлөрөл бол маш ихээр буураад бас дур хүсэл буурах юм эрсдлийг авчирдаг. За тэгвэл эдгээр хэрэгцээнд зориулан Biomed Trade компани, Италийн Lowly Pharma International компани Ticadriol 600 бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтээр санал болгож байна. За уг бүтээгдэхүүн маань дихероинозитол альфа лакталбумын магуулсан бөгөөд дааврын тэнцвэрийг дэмжихэд туслах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байгаа. Тэгээ дотроо болохоор 20 ширхэгтэй байсан. Энийг яасан бэ гэсэн чинь одоо ингээд 20 ширхэгтэй ингээд шахмал байгаа байхгүй юу? Манай найзууд дундаас ингээд дааврын тэнцвэр нь алдсан бүсгүйчүүд зөндөө байхаар нь би очиод ингээд манай нэвтрүүлэг дээр ийм юмнууд орж ирсэн чи хэрэглээд үзэж гээд ганц хоёр эмэгтэй минь хэрэглээд эхэлчихсэн байгаа. Тэгэхээр үнэхээр дажгүй бүтээгдэхүүн байлээ. Нэмэлт бүтээгдэхүүн болохоор янз бүрийн амт шимт байхгүй өдөртөө нэгээс хоёрыг хоолныхоо завсраар хэрэглэж чинь хэтрүүлэн хэрэглэж болохгүй. За хаагаар зарагдаж байгаа вэ гэхээр Азфарм моносүлжээ эмийн сангуудаар болон UB Tower дах од медикал эмийн сандар тус борлуулагдаж байна. Мөн сонсогчдаа миний тайлбарласнаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах эсвэл 75 2009 9888 19 дугаараас холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээ хамтран ажилласан өөр хэрэгцээ нэг шийдэл Biomed Trade компанид маш их баярлалаа. За ингээд 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байна. Өнөөдрийн бидний ярьж байгаа сэдэв бол үнэхээр хөгжилтэй. Ямар эмэгтэй эрчүүдэд хамгийн их таалагддаг вэ? Ямар эмэгтэйчүүд тэгвэл эрчүүдэд бас таалагддаггүй гэсэн үнцгийг бас гаргаж ирээд яриарай. За манай эрчүүд маань үчийн хөтөлбөрийн одоо элдв шипич байна уу те? Өөр бас дугаараар маань орж ирээ ингээд ер нь бол хоол ундан дээр орж ирээ ингээд би ийм хоол идэг би тийм хоол идэг гэл ингээд айгүй их ярьдэн штэ гэр цэвэрлэгийн дөрөвтөл орж ирээ. Тэгэхээр яг одоо болохоор өөрийнх нь ярих хэвээр тусгай сэдв шүү. Эмэгтэйчүүд маань орж ирээд эрчүүдхийн өмнөс дөө хоолой болоод яриад байгаа штэ. За эрчүүд чинь ийм л юм байл штэ. Наадвал чинь царай зүс хардаг аашсан маань одоо таруу маруу байсан ч хамаагүй царай зүс нь хамгийн ихлэ чухал юм байл мэлээ гэд хэлээд байна. Тэгэхээр та нарын үнцгийг бас сонсъё гэж бодож байна. Тэгэхээр бүсгүйч одоо ямар зан ааштай эмхтээд илүү одоо татагдаад найлан хаан юм уу аль эсвэл одоо юу гэдгийг илүү эмхтээлэг байдаг юм уу эсвэл шулуухан яриатай эмхтэй хүн бас таалагддаг гэж болно тийм ээ. Янз бүрийн элдв нашаал гээгүй эмхтэй хүн чинь бас харьцаад амархан байдаг штэ бороо шиг гэдэг. Бороо дундаа орж агаад үерхцэн тохиолдол зөндөө байдаг шүү. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Сайн байна уу? За үчийн мэндэ үчиг сайхан өнгөрөж байна уу? Сайхан өнгөрч байна. За өөртөө нь ямар эмхтэй таалагддаг вэ? Би ч их нэртэй л дээ. Тэгээд ер нь бол яг ерөнхийд нь ярьж болно хоёлоо. Ерөнхийд нь ааха. За өөрт нь гихэн цаашаа тэгвэл шудраг байвал зүгээр юм уу? За шудраг зан ааштай. Тийм. Яг сая ингээд сонсоод яг зарим нь ингээд ялуу дуртай л гэж байна. Гэтэ эрэгтэй хүн чинь бас олон янз шүү дээ. Ааха. Тэгээд яг миний хувьд шүү. Ер нь жоохон шудраг. Хэлхээ хилчдэг бодсноо. Хэлчих юм аа шууд хилчдэг. Тэгээд нэг яг яах гэдэг юм мэдчихгүй нэг амд нь баас төрчихсөн юм шиг нэг хүүхдүүд байдаг шүү дээ. Хилчээд даал, дуурж даал. Нэг яах гэдэг юм мэддэхгүй юу? Тэгээд ингээд өөрийгөө нууц нууцлаг гэдэг бодогдуулах гэдэг нэг хүүхдүүд байдаг шүү дээ. За ямар ч байсан тийм хүүхдүүд бол биш.
тийм хүүхнүүд жоохон ядаргаатай санагдаад тийм аа. За. Тэгээд манай найзуудаас ч гэсэн ингээл яг тиймэрхүү ичнэртэй улсууд ч байгаа л да. Тэгэл над болохоор одоо яаж хамт амьдрдгийг гинэ. Өөрөө аюул хямдсан тэгэл гэр орноос цэвэрлэн өрөөхтүүдээ чи юу яан тэгэл ажиллаа яг хувийнхаа ажлыг ин мөнгө олно. Тэгэл амар их юм амжуулаад идэг байхгүй юу. Тэгэхээр одоо нялуун найланхаа эмэгтэй хүнийг аваас уцсан эрэгтэй хүн чинь тэгээ гарынханд ордог ингээ бөмжгөнжээд юм шүү. Харин тэггэл юм байлээ. Тэгээд бөмбөгнөөл тэгэл бүх юм нь урдуур нь орж хийгээл. Хэлдэг хөө чи чинь бүр боол нь болчихсон юм шүү гэл тэгэхээр. Бас хосын дунд яс хаяастай. Ихтэй хүмүүсээс ярина шүү дээ хоорондоо. Чи чинь бүр базуулсан юм шүү гэл ярангуут нөгөө нэг манай хүн чи зүгээр тийм биш гэл яг. Бас дургуутсан гоо. Юу н гэхдээ ийм хардаа тийм хүүхнүүдэд дуртай ирчүүд ч бас байгаа. Зарим нь болохоор одоо тийм найланхаа эмэгтэй хүмүүс ч нь болохоор эрэгтэй хүмүүсийг ингэж захирчиж кайф авт юм шиг л шээ. Дарангуулагчд юм уу шээ. Тийм одоо нэг нарцист маягийн эмэгтэйчүүд байгаа байхгүй юу? Ингээл ерөөсөө би төвтэй би босод хүмүүс гэдэг. Одоо тийм их нэртэй манай найзууд байна л да. Тэгэл хөрх харахаар өрөвдөж идэв шүү дээ. За. Гэтэ яг хоёр хос хоорондоо болж ивэл одоо тэг яах вэ? Тэгэл өнөө хүний л амьдрал юм да. Хоорондоо болж ивэл ямар хамаах тий. Найланхаа эмэгтэй дуртай ирчүүд зүгээр пянгаал дагаарэ. Ядаргаатай тий. Яг найланхаа ч гэж юу ах вэ? Тэгэл амар тийм ингээл за явъя гэл яг тийм эмэгтэй хүмүүс яалтчгүй нөхрөө бацдаг. Гартаа оруулсан байт. За. Өөрөө болохоор хин нэгний гарт ороогүй юм бэ, тийм ээ? Эхнэр нь болохоор шулуун төстөөс төмпөн шанах. Өөрөө амар тийм шудраг хүн байхгүй, нэг тийм нялцэл гэсэн юм байхгүй. Юм ярил окей болвол болно, босгүй гэл ярилцал шийдчихдэг болохоор тэр нь илүү амар байхгүй, эрэгтэй хүнд. За тэгвэл өөрөөс тэгж л бодогдож байгаа. За. Өөрөөс нь би нэг юм асууя. За таны өөрийн чинь хувьд хамгийн ихээр таалагддаг эмэгтэй төсөөл гэвэл одоо тэгвэл хэн байх вэ? Хэн байх вэ? Ямар хүн юм уу? Гаднах үзэмж юм уу? Яг тэр бүхэл бүтэн хүнээрээ. За. Гаднах төрхөн ч байж болно. Тэгээ зан аран шин иймэрхүү бол бүр ингээд 10 оноо гэдэг шиг. За эмэгтэй хүн хитрхийн өндөр үйл муухай. Хитрхийн өндөр нь одоо хэдэн сантиметрээс дээш? За нэг 175-80 хүртэл эмэгтэй хүн их муухай байдэн шүү дээ. За. Ер нь бол нэг 170-аас жоохон доогуур. За мэдээж нөгөө нэг би хааны хувьд бол за мэдээж тайлтай. За царай зүсийн хувьд хөхөл тэгээд угаасаа ойлгомжтой. Том биш, хитрхи том байвал бас эрэгтэй хүмүүс хараад байт юм аа. Амар зовцсон тий. За. Тэгвэл царай зүсийн хувьд. Царай зүсний хувьд үү? Царай зүсний хувьд бол царайлаг байхгүй юм биш үү дээ, барал хүмүүс хараад байна гэх. Гэхдээ яг мэдээж царай эрэхтэй л дээ. Ер нь бол надад бол тийм онгор байвал их зүгээр санагдав. Онгор байвлаа? Тий. Шар биш, бор арьстай онгор. За би бол өөрөө чинь таалагддаг эмэгтэйчүүдийн төвшнөөс айл хэдэн гараад нисцэн шүү. Тий, тэгээд одоо юм гоё нүд нь хоёр тишээгээ сунсан байдэн шүү дээ. Нэх гоё юм. За сунсан багтай. Тий. За. Тэгээд жоохон өргөн амартай. Өргөн хамартай. Тий, өргөн том амартай л гэсэн үг. За, даруугаар уруултай. Тий, жоохон даруугаар уруултай. За, тэгээд үс нь богино байвал их зүгээрээ. Тэгээ богино үстэй. Нариулагч яг ийм хүний зураг олдно гэж байх уу гэсэн. Тэгээд нүдээр инээсэн байвал.
За. Тэгээд нэг инээхтэй гоё тас хүрдэг нэг хүүхнүүд байдаг шүү дээ. Нэг гоё чанга инээ. Яг манай гэрлээ хөтлөгч шиг. Ер нь бол тиймэрхүү. Ер нь манай гэрлээ хөтлөгчийг зүгээр төсөөлж байгаа хэлчихв яа. Тэрхий төгс инээдтэй юм байна. Гэрлэж. За. Тэрхий төгс инээдтэй. Яг нэг гоё ингээл юм дээр гоё тас инээж хурцдаг. Тэгээд бага юмаа нэг хүнд нуугаад байдгүй, худлаа ярьдгүй нэг тиймэрхүү нэг эмэгтэйчүүд байдэн шүү дээ. Тийм л байвал ер нь тэгээд гоё доо. Эмэгтэй хүмүүс чинь тэгээд их олон янз болохоор. За. Мэдгүй юм да. За бас өөрийнхөө бас таалагддаг эмэгтэйг ингээд бас ингээд нэг бүрчлэн хилчлээ. Маш их баярлалаа. За холбогдсон баярлалаа. Төсөөлж байсан шүү. Тийм. За үчиг сайхан өнгөрөөгөө. За. Бас мундаг л шүү дээ те. Сунсан нүдтэй гэсэн, жартхар нүдтэй гэж ярьцгаая. Үүнээс хойш. Гэтэ өргөн хамартай гэсэн чинь нөө одоо үед чинь эмэгтэйчүүд чинь хамрын мэс төсөлд ороо те нэг шонтгоруулах гээд ингээ жижиг нарийнхан болох гэдсэн чинь саяны сонсогчийн маань хувь таалагддаг эмэгтэй төсөөл нь бол өргөн хамартай байсан. За өргөн хамрыг чинь нэг африкано хамар гэдэг үгүй гэхгүй юу. За ингээд 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр өөр таалагддаг эмэгтэйгээ төсөөлөд болон ямархуу төрлийн эмэгтэй таалагддгийг ямар төрлийн эмэгтэй ерөөсө таалагддаг гэдэг талаараа эрчүүд маань орж ирээд бас яриараа эмэгтэй хүмүүс ч гэсэн орж ирээд ярьж бодноо. Намайг хүмүүс таалаад дийдэн штэ гэж ярьж болно. За энэ хүний хэлсэн хүүхний төсөөлсөн чинь мулаа юм биш үү гэх. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? За үчи минь дээ. Арийнхаа дууг унтраагаарай. За үчиг сайхан өнгөрч гинөө. За өөрийнх нь хувьд ямархуу ааш цантай юм уу ямархуу төрлийн эмэгтэй хүн таалагддаг вэ? За ерөөхдөө бол хүнд ингээд нэг тэ таалагддаг хүмүүс байгаа. За яа хүнд янз байгаа. Тэг миний хувьд бол шүү дээ. Миний хувьд бол хин хэнийг ойлгодог. Тэгээд дээрэс нь одоо хүмүүсийн ярьж байгаагаар бол нөгөө нэг нэгийг атхандаа ордог, баацдаг гэнтэргээл нэг юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм юм бол ер нь амьдрал хэрэггүй шүү дээ. За тэгвэл одоо ингээд өөрөө одоо сингл үү, аль эсвэл гэр бүлтэй юу? Би бол их нэртэй одоо 3 сайхан хүүтэй ингээд. За тэгвэл хоёулаа нэг юм төсөөлөт хий заяа. Өөрөө ингээд сингл залуу байлаа. Тэгхийн бол одоо энэ олон үе түмэн сайхан Монгол эмэгтэйчүүд дундаас ямар эмэгтэй нүдэнд чинь одоо нүдэнтэй хамгийн түрүүн одоо өртөх вэ? За ер нь бол манай эхнэр шиг эхнэрийг чинь хараагүй юм чи одоо тэгээ тайлбарлана да. За манай эхнэр шиг хүн гэхээр ямар хүн байх вэ гэхээр шүү дээ. За хамгийн энгийн ингээд ямар ярих хэдэж шүү дээ. За одоо бол ихэнх ингээд хүмүүсийн ярьдаг, надад санаа ярьдаг юм бол ингээд санхүүгийн асуудал байна тий. Даасаа хин барьдаг вэ, ямардаг вэ гэж нэг иймэрхүү асуудал хүмүүс л ярьдаг болсон юм шиг байна. За. Тэгэхээр битэрийн хувьд болохоор битээр хоёулаа ажиллаа ингээ хийдэг. Манай эхнэр ингээ жирэмсэн хүүхдээ төрүүлээд ингээд за хоёулаа арай жоохон сэдвээсээ гажаад байгаа шүү. Тэгэхээр анх уулзсан эмэгтэй ямархуу эмэгтэйрүү сэтгэл нь татагдах юм бэ? Одоо өндөр нам, ааш зан, нүдэн дулаахан царайлаг одоо юу ч байдгийг тийм ээ. За тэр талаар гэх юм бол ер нь бол ингээд манай эхнэр битэр бол анх ингээ уулзахдаа хоёулаа ойтон байсан ингээ тэ найсан зэрэг ингээ явсан байхгүй юу? За. Тэгээд хамгийн гол битэрийн ингээд одоо хүртэл ингээ явж байгаа зан юу гэхээр шүү дээ. Бид хоёр бүх юм дээр ингээд чи инхүү би инхүү те. За хоёулаа нэг л сэдв рүүгээ ер нь орж өгч чадахгүй л байгаа даа да. За холбогцсон тус те хинийгээ ойлгодог те тэр нэг ойр зүрийн янз бүрийн асуудал хамаа авахгүй. За би инглээ чи инглээ тусаас тийм зантай байх нь таалагдгаа. Зайлшгүй хэрэгтэй юм болов уу гэдэг
Юмыг л ярих гэдэг юм л да би. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа. За ямар ч тач бас холбогдож орж ирсэн бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд манайхан бас орж ирэхдээ бас нэлээд соёлтой болчихсон, артлынхаа дууг одоо багсгадаг, унтраадаг болчихсон, Bluetooth-ээс салгадаг болцсон байгаад маш их баярлж байгаа шүү. За манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгуулгаар өөр хэрэгцээ нэг шийдэл Biomed Trade компани хамтран ажилласан байгаа. Маш их баярлалаа. Энэ хүрээд манай хэнд ч битгий хэлээр оройтой унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээ бидний өнөөдрийн танд хүргэсэн сэдэв маань ямар эмэгтэй эрчүүдэд хамгийн их таалагддаг вэ гэсэн сэдэв дор ярилцаад өндөрлөж байна. За бүгдээрээ сайхан амарцгаагаад ороод ирээрээ. Тэгээд би та нартайгаа маргааш өдрийнхээ хөтөлбөрүүдээр эргээд уулзах болно. Тэр болтол бүгдээрээ сайхан амраарай. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3